Сайн байцгаана уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр эрхэм оюут та бүхэндээ энэхүү мөрөглийн цагаар дамжуулан эзний үгийг хуваалцах болсондоо баяртай байна. За би ингээд 1-р хаад номын 12 дугаар бүлгийн 25-аас 33 дугаар ишлэгийг уншъя. 1-р хаад 12-ын 25-аас 33. За Яробоамын алтан тоглоод гэсэн хэсэг байгаа. 1-р хаад 12-ын 25-аас 33. За би чанга уншия. Тэгээ та бүхэн надтай хамт дотроо уншаарай. Яробоам Ефраимын уулархаг нутагт Шихемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуэлийг босгон барив. Яробоам сэтгэлдээ одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь. Хэрв энэ хүмүүс Иерусалим дэх эзний өргөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Юдагийн хаан Рехобоам руу иргэнэ. Тэд намайг алаад Юдагийн хаан Рехобоамд буцаж очино гэж бодов. Хаан зөвлөлдөөд 2 алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ Иерусалим руу явах нь та нарт хэд хол юм. Израиль та нарыг Египт газраас гаргасан бурхтаа харах тун гэв. Тэрээр нэгийг нь битэл байрлуулан нөгөөг нь Даанд өгөв. Ард олон түүнд нь мөрөгөхөөр Дааны хүртэл явж байсан тул энэ явдал нь нүгэл болов. Яробоам бас мөрөглийн өндөрлгүүдэд шүтэн босгож Левийн хөвгүүд бос янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгожээ. Юдад хийдэг баяртай адил баярыг Яробоам 8-р сарын 15-ны өдөр товлож тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр битэлтч үүнтэй адил үйлдэж өөрийн хийсэн тоглоодтой тахил тахиж байлаа. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөрөглийн өндөрлгүүдийн тахилч нарыг битэлд тамлив. Хаан өөрийн дураар зохион товлсон 8-р сарын 15-ны өдөр битэлд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баяр зохион байгуулж тахилын ширээн дээр утлаг өргөхөөр гарчээ. За би өнөөдөр та бүхэнтэй удирдагч хүнд ирдэг дотоод зөрчил айдсын тухай хуваалцахыг хүсэж байна. Тэгэхээр ямар ч хүн аливаа үйлчлэлийн төлөө одоо зүтгэж үйлчилж явхад сөрөг бодлоод биднийг зовоох, шаналгах үе бол их олон байдаг. Тийм ээ, ингэчүүл яана, тэгчүүл яана. Тийм миний одоо хийж байгаа, сэжж байгаа энэ ажил маань бүтлгүүтэл яана. Тийм ээ, энэ ажил маань үр дүнтэй болохгүй бол яана. Тэгээ би эрх мэдэл байр сууриа алдвал яана гэдэг ч юм уу. Юм олон одоо юм санаа зовоосон бодол, айдсууд биднийг дотроос нь ингээд мэрж, химэлж, биднийг заримдаа үнэнхүү бас стресстүүлж зовоох тохиолдол бол одоо бишгүй байдаг. Тэгэхээр удирдагч би бодохдоо удирдагч хүний ер нь хамгийн том дайсан бол ер нь бидний өөрсдийн дотоод айдас, энэ эргэлзээ, тэнэгэлзэл, дотоод энэ зүрх сэтгэлд нь бидний дотроос орилж байгаа, шивнэж байгаа тэр сөрөг одоо бодлоод маань, дуу хоолойнууд маань байдгийн болов гэж би хувьдаа боддог. Учир нь юу хэмээвэл миний хувьд эзэнд үйлчилсэн энэ он жилүүдэд би бас ингэж зөндөө их шаналж ирсэн. Зөндөө их өөрийгөө зовоож ирсэн. Яг иймэрхүү дотоод одоо сөрөг дуу хоолойнуудаас болж. Тэгээ яг ийм үедээ үнэхээр эзэнд найдаж чадахгүй болж байгаагаа хардаг. Залбирч чадахгүй болж байгаагаа хардаг. Ийм үедээ аливаа зүйлийг хүний аргаар ер нь шийдэх гэж бас шийдэх гэсэн тийм оролдлогод үр ирэхгүй ингэж гарч байгааг бас өөрөөсөө би бас харж ирсэн. Тэгээ би энэ Яробоам хааны тухай түүний энэ одоо хаанчлалын тухай уншихдаа надад яг л тэр үүднээсээ их тийм одоо юу гэдгийг энэ одоо ойр танил энэ түүх их санагддаг л да. Яробоам бол одоо хоёр хуваагдсан хаанчлалын хойд одоо хаанчлал болох Израилийн бол анхны хаан байсан. Ер нь бол нэгдсэн хаанчлал байх үед бол үндсэндээ одоо 3 хаан байлаа шүү дээ, тийм ээ. Хамгийн анхны хаан бол мэдээж Саул байсан. За Саулын дараа Давид гарч ирсэн. Давидын хаанчлалд бол Давидын үед бол одоо Израилийн хаанчлал бол одоо маш их хил хязгаараа тэлж одоо эргэн тойрондоо одоо ялалтуудыг байгуулж асар их одоо дайн тулаануудыг хийж одоо гавьяа байгуулсан. Давид бол үнэнхүү баатар байсан. За түүний дараа хүү Соломоныхын үед буюу Израилийн 3 дахь хааны үед бол Израиль эдийн засгийн хувьд бол үнэнхүү одоо тогтворжиж хүчрэгдсэн байдаг. Эцгийнх нь үед бол одоо газар нутгаа тэлж чадсан байдаг. Харин хүүгийнх нь үед бол
эдийн засаг нь бол одоо маш тогтвортой хүчтэй одоо эзэнт болж чадсан. Дотооддоо одоо эдийн засаг нь маш их хүчрхэгжиж эдийн засгаараа одоо эргэн тойрондоо бол үнэнхүү одоо нөлөөлж чадсан хүчрхэг хаант тус байсан. Ер нь Соломоны үед бол эргэн тойрныхаа дайснуудтайгаар тууштай дайтж эхэлсэн. Давидын үед бол ялж эхэлсэн. Соломоны үед бол эдийн засаг нь улс орн нь бүр тогтвортой хөгжиж эхэлсэн байна. Тэгэхээр гурван хааны үед бол яг ийм гурван одоо юм шат дараалсан хөгжлийн шатандаа бол Израиль орн бол Израиль улс бол тухайн үед бол хүрсэн байна. За ингээд Соломон хааныг нас орсны дараа түүний хүү Рехабоам одоо Израилийн хаан ширээ цусан. Энэ нь бол уул нь бол Израилийн 4 дахь хаан болох учиртай байсан. Гэвч Рехабоам хааны одоо ойрхон шийдвэрээс болж тийм ээ түүний хаанчлал бол дотроо 2 хуваагддаг. За ингээд энэ үеэс хойш өмнөд хаанчлал, хойд хаанчлал гэж яригддаг болсон. Өмнөд хаанчлалыг бол одоо Юдагийн хаан тус гэж нэрлэдэг байсан бол хойд хаанчлалыг нь Израиль гэж нэрлэдэг болсон байна. Израиль үндэстэн Яаковын 12 хөвгүүний үр удмаас үүссэн гэдэг утгаараа 12 овог аймагтай байсан. Үүний зөвхөн 2хан овог аймаг нь өмнөд одоо хаанчлалыг бүрдүүлж ирсэн. Рехабоамын одоо захирж исэн өөрөөр хэлбэл Давидын удмынхны одоо хаан ширээнд нь суудаг улс буюу Юда, Беньямин хоёр л одоо өмнөд хаанчлалыг бүрдүүлж исэн бол 12 овог аймгийн 10 овог нь бол үндсэндээ одоо тусгаар тогтноод тусдаа одоо салан тусгаарлаад тусдаа хаанчлал болсон. Тэр нь бол одоо Юда, Беньямин гэсэн энэ хоёр овогоос тусдаа гарсан байна. Тэгэхээр энэ тусдаа гарсан хойд хаанчлал буюу Израиль гэж өөрсдөө нэрлсэн энэ хаанчлалын хувьд бол хамгийн анхны хаан нь тийм ээ салан тусгаарснаас хойш хамгийн анхны хаан нь бол Яробоам байсан. Яробоам гэдэг энэ залуу бол өөрөө Ефраим овог аймгийн өөрөөр хэлбэл Йосефийн удмын хүн байсан байна. Тэгээд Соломон хааны үед бол энэ Яробоам бол маш тийм чадварлаг хөдөлмөрч залуу байсан. Тэр ч утгаараа тушаал дэвшин одоо Йосефийн одоо удмынхны хувьд бол одоо хамгийн том одоо Соломон хааны дэвшүүлэн хэрглэж исэн одоо өөрийн төрийн төлөө дэвшүүлэн хэрглэж исэн одоо хүн бол энэ Яробоам хаан байсан. Яробоам уг хүнийхээ хувьд бол чадварлаг нэгэн байсан. Тэр үнэхээр хөдөлмөрч нэгэн байсан. Тийм ч учраас Соломон хаанд бол ингээд тоогдсон байна. Энэ сайн залуу байна да. Энэ залууг дэвшүүлж хэрглэвэл энэ залуу ер нь юмд хүрэх юм байна. Энэ залуугаар юм хийлгвэл энэ залуу бол ер нь одоо миний хаанчлагтад хувь нэмрээ оруулах юм байна гэж Соломон бол олж хараад Яробоамыг бол одоо тушаал дэвшүүлэн Йосефийн одоо хөвгүүдийн дээр тавьсан. Йосефийн хөвгүүд гэдэг чинь Ефраим, Манасе хоёр овог аймаг байхгүй. Ялангуяа Манасе овог аймаг бол маш том овог аймаг байсан шүү дээ. Газар нутгаараач том, ард ирэл дээрээч том ийм хоёр том овог аймгийн дээр одоо Яробоамыг тавьсан. Тэгэхээр Яробоам бол Соломоны хаанчлалын үед бол бас л удирдагч, бас л манлайлагч, чадварлаг нэгэн байж чадсан байна. За харамсалтай нь Соломон хаан бурхны өмнө одоо бозар мууг үйлдэн одоо Сидон болон одоо өөр бусад улс үндэстнүүдийн одоо охин тэнгэр Аштарот гэх мэтчлэн бусад одоо химийн шүтэнүүдэд мөргөж эхэлсэн учраас бурхан одоо түүний одоо хүүгийн үед одоо хаанчлалыг хоёр салгаж за тэгээд салсан буюу одоо салан тусгаарласан хаанчлалыг бол Яробоамын гарт өгнө гэж Шилогийн хүн Ахия гэдэг иш үзүүлэгчээр дамжуулан Яробоамд нэг удаа яг ганцаард нь иш үзүүлж хэлсэн байдаг. Ажлаа дараад явж байхдаа Яробоам зам дээр Шилогийн хүн Ахия гэдэг хүнтэй таарсан. Тэр хүн бол иш үзүүлэгч хүн байсан. Тэр хүн шин дээл өмсчихсэн байсан. Тэгээд Яробоамын нүдэн дээр шин дээлээ тайлаад 12 хэсэг уурсан ба. Тэгж иш амар иш үзүүлж чаддаг. Хуцууц хамгийн маа. Тэр зах дээрээс нэг 100 хэдэн мянган дээл худалдаж аваад тэрийг одоо ураад бурхны үгийг дамжуулах гэвэл одоо бас амаргүй тийм ээ бас хэцүү. Тэгээд гэтэл тэгж одоо бүр ингэж бэлгэдлийн чанартай ингэж хэлж байгаа тийм ээ. За 12 хуваангуудаа шин дээлээ 12 хуваангуудаа 10-ыг нь 10 хэсгийг нь одоо Яробоамд өгөнгүүтээ Соломоныг нас орсны дараа түүний хүүгийнх нь үед хаанчлал 2 хуваагдана. 10 овог аймаг нь тусдаа хаант тус болоод тэрийг би чамд өгнө гэж Ахиагаар дамжуулан иш үзүүлсэн. Тэгээ тэр иш үзүүлэг бол үнэнхүү тийм галтаа иш үзүүлэг өгсөн л дээ. Үнэхээр Яробоамын зүрхэнд бол гал ассан гэж би бол хувьдаа боддог. Энэ иш үзүүлгээр дамжуулан Яробоам бол хараа авсан, зориг авсан, хүсэл мөрөөдөл авсан, ирээдүйн өөрийнхөө дуудлагыг таньж мэдсэн энэ хараагаараа дамжуулан. Тэгээд Яробоам бол зүрхэндээ бол шатсан. Яагаад гэвэл бурхан түүнийг сонгосон, түүний чадвар, түүний хөдөлмөрч байдал, түүний тэр удирдагч занг бурхан бол одоо
дараагийн одоо хаанчлалын төлөө бол хэрэглэх учиртай гэж бурхан бол харсан байна. Тэгээд яг энэ иш үзүүлгийн дагуу одоо энэ ингээд одоо юу гэдгийг ингээд шуун болоод тараад одоо нийгмийн сүлжээгээр тараад тийм ээ. Тэгээ энэ ингээд явсаар хагаад одоо юуны Соломоны чихэнд хүрээд Соломон энэс нь болж Рехобоамыг алах гэж хайгаад Рехобоам Египт рүү цугтаагаад тийм ээ. За тэгээ Египтэд байжгаад Соломон хааны насарсны дараа эргэж ирдэг. Тэгэхээр түүний хүү Рехобоам шинээр хаан ширээн суугаад удаагүй байсан. Ингээ ард түмэн Яробоамыг урдаа бариад хаантаа уулзаад татвараа хөнгөлж өгөөч гэж гуйсан. Тэр татвар таны эцгийн үед тогтоосон татвар бол бас арай л байна гэж. Тэр улс орн бол Соломоны үед бол амар хөгжсөн байсан. Гэхдээ л бас чанга байсан байгаа байхгүй. Тэрнээс нь аваад үзэх юм бол. Тэгээ таны эцгийн одоо татвар олцод үнэхээр хэцүү байна. Та энийг одоо хөнгөлж өгөөч гэсэн чинь нөгөө Рехобоам ч байдгүй. Тийм ээ нөгөө туршлагатай зөвлөгчдийнхээ үгийг сонсох ш. Туршлагагүй хэдэн залуучуудын үгийг сонсоод миний эцгийн ууц бол миний чихчийн хороо мороо тэгээ нөгөө чи баахан томроод өнгөрөө. Тийм ээ нөгөө ойлгох хүүхдийн юу урд өдрөө яана гэдэг үлээ тийм ээ. Яг л тийм юм болсон. Баахан өнгөрж жагаад хэвээ ямар юмных нь миний эцгийн ууц миний чихчийн хороноос юу чихчийн хорооч бараг хүрхгүй юу гэдэлээ баахгүй. Хаант улсынхаа 80% нь алдчихдаг. Ингээд нөгөө хэдэн за боли энэ ер нь Давидын удмынхныг дагах юм бол бид ер нь юу ч олж долоохгүй юм байна. Одоо боли яшиг зүгээр өнөөдрийн хүртэл Давидын хүүгүүдийн төлөө бид нар одоо хүчин зүтгэлээ одоо боли одоо өөрсдөө бодох байна гэдэг. Ингээд 80% нь хуваагдаад өөр хаанчлал болоод Яробоамыг бол одоо хаан ширээнд суулгасан. Тэгээ бурхан Ахиагаар дамжуулаад Яробоамд амласан л да юу гэж амласан гэхээр хэрвээ чи миний зарц Давид чиг миний дуудлаганд үнэнч байх юм бол миний үгийн дагуу чи амьдрал би ч гэсэн Давидэд амласан шиг чамд хизээш доосгүй нэг мөнхийн гэрийг би чамд үүсгэж өгнө. Чиний үр удам Израилийн Израилийг үргэлжлүүлэн хаанчлах болно гэж бурхан амласан байхгүй юу? Үнэхээр гоё амлалт өгсөн. За яг тэгээ хаан болоод хаанчлал 2 хуваагдаад Яробоам одоо өөрийнхөө хаанчлалыг эхлүүлээд хаанчлалын 80% нь авчлаа шүү дээ. Энд байгаа хүмүүсийн 80% нь дагаад гараа явчлаа шүү дээ. Гэхдээ энэс илүү одоо юу байх уу одоо уул нь бол тийм ээ. Баталгаа гэж байх уу? Тийм ээ ингээд 80% нь ингээд Яробоам ингээд хаанчлаад явж байхдаа түүний зүрхэнд бол одоо нэгэн эргэлзээ тэнэгэлзээ айдас бий болсон. Тэр нь ямар айдас эргэлзээ тэнэгэлзээ байсан бэ гэхээр энэ ард түмэн өөрсдийн хуучин эзнэр рүү буцаа явуучвал яана. Яагаад гэвэл нөгөө жилд тохиодог нөгөө баярууд болохоор нөгөө ард түмэн чи өргөл барьцаа бариад Иерусалим руу яваад юус болохгүйсэн. Тэр нь хаанд юусаа таалагдахгүйсэн. Гэхдээ нэг нь тусдаа бол тусдаа шүү дээ. Тусдаа бол одоо тусдаа шигээр хийл та гэж. Тэгээ юундаа тэгээд ингээ Иерусалим руу байн яваад идэв гэж. Нөгөөдүүд нь очиод баяр болохоор тэндээ очиод тахил өргөл барьцаа өргөд байсан. Тэгээ энэ юусаа хаан таалагдаг. Очих үед нь нөгөө Яробоам чинь Рехобоам чинь тахил өргөл барьцаа бариад баяраа тэмдэглэх гээд очиж байгаа ард түмнийг нь тархинь угаагаад өөрсөндөө авчвал яана гэдэг юм айдас Яробоамд төрсөн байна. За ингээд Яробоам яасан бэ гэхээр энэ айдсаа манер энэ сэтгэл зүрхэнднээс энэ айдсаа манер бол давж чадаагүй. За яг энийг бол одоо манер махан бие арга шийдэж байгаа. Яасан гэхээр яах вэ? Энэ ард түмэн нэг л өдөр буцаад хуучин эзэн байгаа явна шүү. Тэр үед намайг алаад миний хаанчлал байхгүй болоод бодоо болоод нөгөө бурхны аврал болтыг санаж байгаа юм байхгүй тий. Ерөөсөө зүгээр л айцтай тэр чигтээ эзэмдүүлээд дуусчих. Тэнгүүтээ яасан гэхээр ерөөсөө алтан тоглол хий. Тэгвэр байж боломгүй алдаа удаа гаргаж байгаа юм л да. Ингээ айцсаасаа болоод эргэлзээнээсээ болоод тийм ээ. Тэгээд нөгөө хоёр алтан тоглолыг нэгийг битэл байршуулад нэгийг даанд байршуулсан. Битэл гэдэг чинь тэр хойд хаанчлалын өмнөд зэг. Харин даан гэдэг чинь тэр хойд хаанчлалын хамгийн хойд талын зэг баггүй юу? Тийм ээ. Манайхаар одоо монголоор ярил хөвсгөл нуурын хойд хатгалын одоо хамгийн хойдлын Монгол улсын хойд зэг баггүй юу? А битэл гэдэг чинь бол тухайн үеийн Израилийн хувьд бол манайхаар бол орог гашууны бор толгой баггүй юу? Өмнө говийн уртлын зэг гэсэн утгатай. Тэгээ хоёр газар ийм нөгөө туглаа ингэж байрлуулсан готаа та нарыг Египтээс гаргасан бурхан чи энэ. Та нар Иерусалим руу явах шаардлагагүй. Тэнд та нар баяр тэмдэглэх хэрэггүй. Тэнд та нар эдээ будаага барьж очих шаардлагагүй. Тахил махлаа барьж очих шаардлагагүй. Та нар эндээ баяраа тэмдэглэл. Эндээ мөрөглөө өрг. Эндээ та нар одоо юугаа хий. Юмаа хий. Та нарыг гаргасан бурхан чи энэ байна гэдэг. Ингээд одоо яасан гэхээр өөрийн нөгөө эрх мэдэл байр суурийг алдахгүй тулд Яробоам бүр байж боломгүй сонин одоо алхмыг хийгээд түүхэнд бол тэр чигээр Яробоам бол одоо муугар бичигдсэн хаан болж дуусчих.
Ингээ харамсалтай нь хожим бол Яробоамын үр удмаас энэ хаан ширээнд үргэлжлүүлэн сууж чадаагүй. Ингээл Израиль бол ерөөсөө үеийн үед л дандаа удам таслагддаг, дандаа шал өөр хүн, хүнлэнгийн хүн хаан болдог. Гэтэл нөгөө хоёрхан овог аймгийг авсан Юдагийн хаанчлал бол яг хаа очиж Давидын удмын хаадууд ингээ суугаад яваадсэн. Суугаад тасрахгүй суугаад яваадсэн. Харин хойд хаанчлал буюу Израилийн хаан ширээнд бол яг дандаа ирээвэр хураавар өөр хүмүүс дандаа хувьсгал хийж бослог гаргасан нөхдүүд дандаа хаан ширээнд нь суудаг болсон энэ цагаас хойш. Яагаад Яробоам бурхан доолгоргүй байсан учраас. Тэгэхээр түүний хувьд доолгоргүй байж ард түмний сүнсний хувьд завхруулсан хамгийн гол шалтгаан нь түүний дотоод айдас байлаа. Энэ ард түмэн надаас салаад явчвал яана. Би хаанчлалаа алдчихвал яана. Тийм ээ. Тэгээ энээсээ болоод Яробоамын хувьд бол үнэхээр ийм одоо харамсалтай алхам хийсэн. Тэгээ энэ алхам нь түүнийг бол одоо бүр муу нэртэй хаан болгож одоо хувиргасан байна. Тэгээ удирдагч хүний хувьд хамгийн одоо тулгамддаг бэрхшээл бол яг л энэ бэрхшээл юм байна гэж би яг энэ түүхийг унших болгондоо л боддог. Өөрөөр хэлбэл айдас, сөрөг бодлоод. Тийм ээ. Миний ихлүүлсэн сүмч болгон явахгүй бол яана. Би сайн пастор болж чадахгүй бол яана. Над дээр хүмүүс ирэхгүй бол яана. Намайг биш нөгөө пастрыг хүмүүс илүү дагаад байвал яана. Тийм ээ. Би авралын зар тараад хүмүүс ирэхгүй бол яана. Би чуулган ихлүүлсэн нөгөө чуулганы олигтой явахгүй бол яана. Гэтэл нөгөө пастрын чуулган илүү хөсөөд илүү олон хүн тийшээ яваад байвал яана. Иймэрхүү айдсууд бидэрт бүгдээрэнд нь байдаг. Эсвэл би нэг байгууллагт орлоо. Нэг байгууллагт ажил хийлээ. Тухайн одоо хариуцж авсан ажлаа ингээ хийгээ явж итэл миний ажил бүтлгүүтэл яана. Энэс болоод би ажлаас халагдвал яана. Намайг манай байгууллага хамт олон муу ажиллаж ин гэж үзүүл яана. Ингээд миний карьер хөөх, би карьерийн хувьд би дэвшихгүй байвал яана. Гэсэн иймэрхүү нөгөө сөрөг бодлоод маань өөрөө бидрийг бол одоо үнэхүү юм тавгүй болгодог. Энээсээ болж бид маш их стресс авдаг. Энээсээ болж бид нар заримдаа одоо эзэнт найдаж чадахгүй байх үе байдаг. Тэгэхээр Яробоамын хувьд бол яг л ийм нөхцөл байдалд ирэх үедээ юу гэж санах хэрэгтэй байсан бэ гэхээр Ахиягаар дамжуулан иш үзүүлэгдсэн Бурхны амласан амлалтыг санах хэрэгтэй байсан. Тэр амлалт юу байсан бэ? Би 10 овгийг нь чамд өгнө. Хэрвээ чи миний зарц Давид шиг байх юм бол чиний хаанчлал тасахгүй гэжсэн тэр амлалт яадаг ч гэсэн Бурхны амлалтанд Яробоам найдах хэрэгтэй байсан. Гэтэл тэр Бурхны амлалтыг мартсан. Тэгээ бид нөгөө нэг эргэлзээндээ баригдах үедээ бид дотоод айдастай тэр дуу хоолойндоо бид ингээд эзэмдүүлэх үедээ тэр бодлуудаа ингээд тижээгээд тэр бодлуудаа бүр ингээд томсгоод явах үедээ эзний бидэнд нөгөө амлсан амлалтыг анх надад өгсөн тэр дуудлагыг анх надад өгсөн тэр хараа зорилгыг намайг босгосон тэр Бурхны ивэл өрөөлийг бид мартдаг заримдаа. Тэгээ мартдгаасаа болоод бид яадаг вэ гэхээр махан биеийн аргаар одоо юм байж боломгүй алхмуудыг тийм ээ бүр тэнэг гэмээр алхмуудыг хийж эхэлдэг ба. Тэгээ энэ нь нөгөө удирдагчийг маань улам илүү хэцүү байдалд оруулдаг. Улам сүмж болгоно хэцүү байдалд оруулдаг. Өөрийгөө улам илүү хэцүү байдалд оруулдаг. Та нар санаж байгаа Соломон хаан ч гэсэн Бурхан дуулуургүй байсан шалтгаан нь ерөөсөө хүмүүсээс айсан явдал байсан. Тийм ээ. Нөгөө айрам нь тарж бутраад байсан. Эсрэг талын айрам нь дайнд орох гээд байсан. Самуилыг хүлээгээд идэг. Ирж тахлаа өргөдөг. Мөргөлийн цаг болчиход идэг. Ирдэг хоцорч нөгөөч. Тэгээ яг энэ маягаараа ингээд дайнд орох юм бол ялагдах гээд байсан. Тэр нөхцөл байдлыг хараад айсан учраас яарад өөрөө төрүүлээд мөргөл юу тэр тахлыг өргөжчих. Үүгээр Соломон буруутчих. Хоёрдугаарт нь Соломоныг тэр амлигчүүдийг очиод бүгдийг нь устгах гэж хэлэхэд тэр хааныг нь амьд үлдээсэн. Тархан мал сүргийг амьд үлдээсэн. Яагаад хажууд нь ирсэн хүмүүс ингүүл зүгээр штэ гэж хэлсэн. Тэгээ хүмүүсээс айгаад Соломон яасан гэхээр тэр одоо Бурхны үгийг бол биелүүлэв. Тэгэхээр айдас гэдэг өнөөдөр өөрөө бидрийг эзэнт дуулууртаа алхахад их саад болт юм байна. Айдас гэдэг юм өөрөө бидрийг Бурхны амлалтанд найдахад их саад болт юм байна. Та иймэрхүү айдсуудаасаа болж эзний үгийг мартсан тийм үеуд таны амьдралд байсан уу? Та айдсаасаа болж эргэлзээнээсээ болж Бурханд найдаж чадахгүй хэн нэгэнд гомдох эсвэл хэн нэгний эсрэг махан биеийн аргаар тэмцэх эсвэл одоо хэн нэгнийг барьж тогтоохын тулд өөрийнхөө удирдагчийн байр суурийг хадгалахын тулд өөрийнхөө нөлөөг бэхжүүлэхийн тулд та хүний аргаар тийм өөдгөө алхмуудыг хийжсэн үе танд байсан. Тэгэхээр дотоод дуу хоолой, дотоод тэр айдас маань бидний хүлхийн цагт бид бол яг үнэндээ Бурхны хүсэж байгаа
одоо Бурхны хүсэж байгаа тэр сүнслэг алхмыг хийж чадах удирдагч нар бид нэгэнт бас байж чадхаа бэлдгийм болоо гэж Яровамын түүхийг харахтаа бод. Миний хувьд ч гэсэн намайг хамгийн ихээр шалгаж ирсэн зүйл ерөөсөө тэр. Солонгост 2011 онд би үйлчлэх гээд очлоо. Солонгост очиод би бүтлгүү үйлчлэх юм бол хэрвээ сүмч болгон маань өсөхгүй бол би хинч биш болж хуурна. Яагаад гэвэл солонгосын нийгэм бол ерөөсөө үр дүн гараад амжилт гарч ирэх юм бол тэр хүнийг бол маш хүндэлдэг. Нэг бол өндөр боловсралтай хүнийг маш их хүндэлдэг. Хатуу капиталист нийгэм нэг талаар. Үйлчлэлийн асар өндөр одоо юун дотор байдаг, өрсөлдөөн дотор байждаг тийм газар. Тэгээд би үйлчилсэн. Ястай эзний ивэлэр 1 жилийн дотор 20-30 чадхан хүнтэй байсан сүмч болгон маань 80-90 болтлоо өссөн. Үнэхээр эзний ивэл намайг түшсэн. Тэгээд чуулган маань үнэхээр амжилттай өсөд явсан байна. Тэгээд тэр үед би айжсэн. Хэрвээ сүмч чуулган маань өсөхгүй бол яана. Солонгосчууд намайг хэрэггүй энэ төгөлдөр пастрыг Монголоос авчирч визэнд гаргаж өөрийнхөө Монгол сүмийн пастраа тавилаа даа ийм яриа гараад яана. Яг л ярьдаг байхгүй юу? Монгол чуулган өсөхгүй болохоор хаста Вьетнам цуглаан хийждэг гэж оронд нь гэж. Ийм яриа зөндөө байдаг. Юус яг бизнес шиг ярьж байгаа угаасаа. Амжилт гарахгүй бол дуусаа угаасаа. Тэгээ би солонгос пастортай адилхан тийм өндөр теологийн боловсрол байхгүй учраас бүр байхгүй шүү дээ. Хийж байгаа ажлаараа хүлийн зөвшөөрөгдөж үр дүн хүрэхгүй юм бол хэцүү. Тийм тохиолдол байсан. Айжсэн. Гэхдээ эзэн ямар ч үсэн ивэсэн. Эзэнд найдаа залбираа зүтгэсэн. Хийж чадах хамгийн сайнараа хийсэн. Эзэн ивэсэн ерөөсөн. За дараа нь жилийн дараа Монголдо босч ирэх болсон. Дахиад Монголдо ирэхээс айш. Яа тэгэхээр солонгос дахь юм маань цэцгэлээд байгаа юм чинь. Тэнд илүү таатай байгаад байгаа юм чинь. Тэнд намайг үлдээчгээ гуугаад байгаа юм чинь. Ядаж дахиад 3 жил байцалтайгаа гуугаад байгаа юм чинь. Юу яриад байгаа юм бэ? 8-аас 10 жил болох ёстой шүү дээ. Юу 1 жил болоод явах вэ? Наа сүмж болгон чи өсөж шүү дээ. Библийн сурах юм уу эсвэл надаас тэгж асуусан. Та мастер тэр үед чинь би чинь нэг мастер сураагүй байсан. Мастергүй юм чи энд нэг мастер сурчих юм уу гэ. Тийм аргыг хүртэл надад хийж байгаа юм л да. Яг буруу юм байхгүй л дээ тэрэнд нь. Энэ бүгдийн дунд би эзний дуу хоолойг сонсож шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үнэхээр амаргүй байсан. Монгол явъя. Олон хүн ямар тэнэг юм ганц удаа солонгост ирчгээд ганцхан жил болчиход Монгол руугаа буцаад явна гэж ярьдаг юм хүн байдаг юм уу гэж. Олон хүн намайг ингэж одоо юу гэдгийг тэнэг мангараар нь дуудажсэн. Хамаатны савнууд маань уцаар ярихаар наана үлд яг гадаа ийшээ ирж шал дэмий. Ингэж хэлдэг байсан. Тэг үнэхээр наашаа ирэх шийдвэр гаргана гэдэг бол айгүй амаргүй байсан. Тэгээд босоонд байдаг цуглааныхаа нэг дүү охиныг эхнэр үтээр айлчилж ятсан. Тэр цуглааны охиныг бид хоёр эргэж байгаа юм. Тэгээд тэнд оюутан сурж ирсэн. Тэгээд яваад очисон чинь тэндээ нэг цуглаанд хамрагддаг. Тэгээд тэр цуглаан нь байгуулагдаад удаагүй. Нэлээд тийм барууны стилтэй цуглаа. Тэгээ нэг Жондо сааны буюу авралын зар тарагч тэр чуулганыг дөнгөж өөрөө байгуулад эхэлсэн. Одоо миний үеийн насны надаас нэг хэд ах байхаа. Удахгүй пастор болох гэж байгаа гэдэг. Нэг залуу солонгос одоо пастор ханчилж ийсэн. Тэгээ та манай пастортай уулзаад одоо намайг уулзуулчих пастор. Тэгээ пастор намайг ураад одоо манай цуглааны одоо Монгол охины одоо пастор Монголын пастор юм байна шүү дээ. Намайг ирлээ гэд хүлээж аваад сайхан кофегаар дайлаад хоолонд хамт идээд сайхан цагийг өнгөрсөн. Тэгээ хамт залбирах уу гинэ. За залбирая гэсэн. Тэгээ бид нар тойрч байгаа цуглааныхын юм нөгөө мөргөлийн танхим дотор тойрч байгаа хамт залбирсан. Тэгэхээр чинь гаднаас нэг цуглааныхын нэг эмэгтэй пастортайгаа уулзахад орж ирж таарад. Тэгээ бидний игнэнд нэгдээд хамт залбирсан. Залбираад дуусны дараа нөгөө эмэгтэй хэлсэн. Ямар сони юм бэ? Сая та нарын төлөө ингэж залбирсан чинь та нар нэг шийдвэр гаргах гээд чадахгүй байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ усан дээгүүр ингэж алхах гэхэр гүүр байхгүй учраас явах боломжгүй. Гэхдээ би яагаад чи надад сая та нарын төлөө залбирч хахад явах юм бол эзэн өөрөө та нарыг ингээд түшээд усан дээгүүр алхуулад одоо явуулах болно гэсэн ийм үгийг ийм одоо мэдрэмж надад аюу хүчтэй төрлөө. Ийм зураглал надад харагдлаа гэж хэлсэн. Тэр нь яг манай гэр бүлийн нөхцөл байдалтай яг тохирсон. Бид Монгол явах болох уу гэдэг дээр үнэхээр шийдэж ядаад байсан. Тэгээ Монгол явна гэхэлэр яг гүүр байхгүй газар зүгээр хий усан дээр ингээд гიშгэх гээд байгаа юм шиг санагдаад ерөөсөө болчихгүй байсан. Тэгээ энэ ирэг дээрээ зогсож байсан нь илүү дээр юм шиг надад санагдаад байсан. Гэтэл яг тэр эмэгтэйгийн тэр хэлсэн тэр залбирал дотор хэлсэн тэр зүйл нь яг манай гэр бүл зориулсан одоо иш үзүүлэг болж. Тэгээ би тэр тэндээс маш урам зориг авсан. Дээр нь би тэр угаасаа 1 жилийн дараа босч ирнэ гэдэг энэ чуулгандаа бас амлцгаад явсан байсан. Тэгээ яг тэгж тэр өдрүүдэд эзний дуу хоолойг сонсох гээд залбирч исэн тэр өдрүүдэд дуулал номын 10 тодор бүлгийн 4-р ишлэгийг уншиж таарсан. Тэр ишлэл дээр
Бурханлаг хүн өөрөө хохирсон ч амлснаа биелүүлд юм а гэсэн үг ядж яхад уншаад таарсан. Тэгээ бүр нам зохиосон ерөөс. За ерөөсөө өөрөө хохирсон ч бурханлаг нэгэн амлснаа биелүүлдэг юм а гэж. Би ер нь буцах хэрэгтэй. Тэгээ ингээд буцаж ирсэн. Амаргүй байсан. Тэгээ энд буцаж ирсний дараа энэ цуглааныг байгуулсан Солонгос пастор маань надад энэ чуулганыг хүлээлгэж өгөөд нутаг буцаа авчихсан. Тэгээ би энэ цуглааныг унгаач бол яана. Ямар нэгэн байдлаар амжилт гарахгүй бол яана. Ямар нэгэн байдлаар ингээд энэ чуулган сүм чуулган хүмүүсийн тоо цөөрүүл яана. Би ингээд сайн пасторч хончилж би чадахгүй байвал яана гэсэн айц намайг юусэн ингээд нөмрөөд ирсэн. Тэгээ энэтэйгээ би ингээд удаан хугацааны туршид энэ зөрчилтөйгээ би тэмцэлдэж ирсэн. Энэ айцсаа болоод би заримдаа бүр хүмүүс рүү хүртэл ууралдаг байсан. Хүмүүс сүмдээ ирэхгүй болохоор би уурлаад хаашаа алгуулчихдээ ингэж. Бараг загнах нь холгүй байдаг байсан. Яагаад гэж нэг тэр хүмүүсийг хайрласан даа биш дээ. Ирцүү байхгүй юу? Төгөлдөр пастрын үед энэ сүмийн ирц ингээ багасж байгаа гэж хэн нэг ярих юм бол зүгээр энэ шиг доромжлол надад байхгүй байхгүй юу? Энэ шиг гутамшиг надад байхгүй байхгүй юу? Тийм учраас тэр цуглааны ирцийг ингээ тэр сандлыг дүүрэн байлгах, тэр заалыг дүүрэн байлгахад бол баг юу ч хийхээс боцохгүй байсан. Гэтэл би чи эзний зарц штэ. Эзний амлалт байгаа штэ. Бурхны үг байгаа, бурханд найдаж штэ. Эзэн өөрөө хийн штэ. Би яагаад айгаад байгаа юм? Би яагаад энэний төлөө тийм хүний аргаар би тэр хүмүүсийг авчирч цоглуулж тэр эрц дүүргэхийн тулд эсвэл бидний заалыг дүүрэн байлгахын тулд эсвэл би бусдад сайн пастор гэж би харуулахын тулд би нэр хүндээ унгаахгүй байхын тулд би юу хийх гээд байгаа гэж бодож ирсэн. Тэгээ өнөөдөр дэлхийн том чуулганууд ингээд том пастор нэг уриалга гаргад юм байна л да. Энэ жил бүгдээрээ цуглааныхаа гишүүдийг 10,000-аар нэмье гэж одоо 100 хэдэн мянган хүнтэй цуглаан чинь одоо 10,000-аар нэмнэ гэдэг бол бас л одоо байж болох тоол байна л да тэдэрт. Тэгэхээр доод нөгөө нэг одоо юу гэдэг юм туслах пасторуудаа гисгүүдтэй ингээд үүрэг өгдөг юм байна л да. Та нар одоо ингээд ааруулын зар тараа энэ жил одоо бид нар одоо гишүүдийн тоог 10,000-аар нэмнэ гэл. Тэрвүү пастors гарч байгаа уриалга бол гоё л байна л да. Амен. Халелуя. Гэтэл яг тэрийг барьж аваад доор хэрэгжүүлж байгаа хүмүүс нь амар сонин аргаар тэрийг хэрэгжүүлдэг. Бүр өөр цуглааны хүнийг авчраад хүртэл өөрийн нэр дээр би авчрах шүү гэж бичүүлээд ингээд цуглааны өмхөн өмнө бурхны ажлыг хийж байгаа гэж харуулж байгаа. Бүр итгэж биш хүнийг хүртэл барьж аваад ингээд 2 3 ирсэн даруйд нь хүчээр баптизм хүртээгээд өөрийн нэр дээр авчирсан хүний тоонд хүртэл ингээд бичүүлээд оруулаад ингээд явж байгаа. Гэхдээ эзний ажлыг ингэж хийдэг юм. Бид ийм аргаар зүтгэх болтлоо ер нь ямар бурханд үйлчлээд байгаа юм. Сүултээ. Тэгэхээр өнөөдөр юу намайг хөдлөгдөг юм бэ? Би удирдагч хүний маань хувьд, би эзэнд үйлчилж байгаа хүний маань хувьд намайг юу сэтэлжүүлж байдаг юм? Үнэхээр энэ дуудлага, эзний хайр, эзний ариун сүнсний хүч юм уу? Эсвэл зүгээр миний айдас, миний амбиц. Зүгээр л бусдын өмнө нэрээ бодсон. Зүгээр л бусдад үнэлэгдэх гэсэн, бусдын өмнө доошоо орж харагдахгүй гэсэн тэр махан биеийн маань бодол өөрөө өнөөдөр намайг зүссэн бүрийн юм хийхэд хүргэдэг юм уу? Харахад сайхан авралын зар тарааж байгаа шүү дээ. Харахад сайхан хүмүүсийн төлөө яваад байгаа. Гэхдээ тэр зүрхний сэтэл юу байгаа юм бэ гэдгийг зөвхөн эзэн л ялгаж хардаг болов гэж би боддог. Тийм ч учраас Паул нэгэн цагт бичгтээ зарим нь атаархал ба өрсөлдөөний улмаас сайн мэдээ тараадаг. Зарим нь бол сайхан сэтгэлийнхаа улмаас сайн мэдээ тараадаг. Тэгээд юу гэж тэд намайг атаархуулна гэж боддог. Тэгээд юу гэж би атаарахгүй. Ямар нэгэн арга замаар эзний сайн мэдээ тунхлагжил үйл харж би баярлна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ ишлэлийг заримдаа хүмүүс буруу ойлгодог шүү дээ. Өөдгөл ямар ч хамаагүй авралын зар тарааж болох юм байна гэж. Ямар ч хамаагүй аргаар хийж болох юм байна гэж. Бидний орой болгон гэртээ үздэг солонгос сериалууд дээр юу гэж гардаг вүлээ? Дандаа л нэг том корпорацийн эзэн тэгээд тэрний нэг биер тэгээд тэрний хайртай хүүхэн ингээл нэг тийм том босс аавын нэг эрх мэдлэг тэр эд хөрөнгөн дээр нэг булаацалсан гэр бүлийн хэрүүл дандаа гарч ирдэг. Тэгэл тэрэн дээр юу гэж ярьдаг вүлээ? Ямар ч хамаагүй аргаар аргаар энийг хийгээд гэл тэ нэг босс нь доотлохын хүнд жоо наашлуулчих юм. Доотлохын хүнд тушаагаал тэ. Тэгэл нөгөөх нь хор найруулаад та алаан болдог тийм ээ. Тэгээ нөгөөх нь сонжроо шийдэгдэхгүй шийдэгч байгаа юм шиг болж ирснэ ангин дуусаал. Тэгэл дараагийн анги дээр яг эхлээл шийдэгдэх юм байна гэсэн чинь шийдэгдэх ч баста болж малж яваал. Ингээд тэгээд 5 анги явсаар хатал ингээд 40 50 100 анги ингээд явцдаг. Ядаргаатай юмнууд аюу их болж идэг. Бид нэг хардаг тийм ээ.
Тэгэхээр бид нар ингэж үйлчлэх ёстой. Тэгэхээр Яробамын хувьд бол яг л ямар ч хамаагүй аргаар л болж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл нөгөө дуудлага хэрэгжүүлэхийн тулд, нөгөө хараа зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч хамаагүй хүний аргаар хийж байгаа. Гэтэл энэ арга таалагдаагүй. Тэр хаанчлаа барьж тогтоох гэсэн, арт түмний алдахгүй гэсэн, өөрийн эрх мэдэл байр суурийг барьж тогтоох гэсэн энэ байдал нь өөрөө Яробамыг бол үнэхэрийн одоо зүүлэг юм хийхэд хүргэж байгаа. За ах дүүсээ. Бид эзний төлөө зүтгэж байгаа хүмүүс. Бид эзний үгэнд найддаг хүмүүс. Бид бас эзний дуудлагад итгэдэг хүмүүс. Эзэн гайхамшиг хийн гэж бид итгэдэг хүмүүс. Хэрвээ чи Давид шиг миний үгэнд орол гэж бурхан Яробамд хэлсэн байдгийн шүү. Тэгвэл Давид яадаг байсан? Давид хүнд хэцүү үед эзэнд хашгиран дооддог байсан. Тэр эзэнд найддаг байсан. Тэр эзний өмнө зүв байхыг хичээдэг байсан. Гэхдээ Давид бол 100% зүв байгаав. Түүнтэй адилхан бидний дотор ч гэсэн 100% алдаа мадаггүй зөв хүн мэдээж байхгүй. Гэхдээ Давид юмыг эзэн дотор хийхийг хамгийн их хичээж зүтгэдэг байсан. Тэр сэтгэл Бурхны таалал хамгийн ихээр нийцдэг байсан болов гэж би боддог. Тийм учраас иймэрхүү айдсаа үлдэнхөө Есүсийн нэрээр тушаа. Иймэрхүү эргэлзээ, айдас энээсээ баш тавгүй болоо сонин юм хийгээд байгаа залбир эзний нэрээр энэ бузар бодлоо аваад надаас зайл гэж Есүсийн нэрээр тушаа. Тэгээ эзний ариун сүнсээр дүүрэн бай. Эзний үгэнд найд, итгэл найдраар алах. Эзний үгэнд итгэж найдаж яваа нэгэн бол эрүүл байдаг юм аа. Эзэн тэр хүний амьдралд өөрийн агуу гайхамшгуудаа хийдэг юм аахан дүүсээ. Ирж ирснээс хойш үндсэндээ ингээд 10 жил өнгөрлөө. Одоо ингээд 10 жил өнгөрсний дараа өөрийнхөө сүмч болгон өөрийнхөө үйлчлэлийг би харахтаа би яах гэж тэгж дэмий айж исэн бэ гэж одоо боддог. Хүн гэдэг амьтан ямар арчаагүй юм бэ? Би юунд нь тэгж айж, би юунд нь тэгж өөрийгөө заримдаа шүн нойргүй хоноолж, заримдаа би бүр ингэж стрессдэж, би ингэж зовдөг байсан болоо гэж би боддог. Одоо бодож байгаа шүү дээ. Яг тэгэхээр энэ бүх хугацаанд эзэн түшсэн байхгүй юу? Энэ бүх хугацаанд эзэн намайг ивэсэн байхгүй юу? Би бүх хүнийг контролдож чадахгүй. Би бүх хүнийг өөрөөхөө байлгах чадахгүй байхгүй юу? Эзэн л энийг хийж чадна. Тийм учраас би эзэнтэй л хамт энийг хийнэ. Би эзэнт л найдахаас өөр арга байхгүй. Эзний хийгснийг л би хийнэ. Эзний үгэнд л долоортой байна. Тэгээд болоо. Бусдыг эзэн өөрөө хийх болно. Эзэн өөрийнхөө хаанчлыг босгох болно. Эзэн өөрийнхөө хүмүүсийг хончлох болно. Эзэн өөрийнхөө хүмүүсийг эдгэж, эзэн өөрийнхөө хүмүүсийг чөлөөлөх болно. Энэ бол эзний ажил. Тийм учраас би эзэнд найдаж, эзний өмнө түүний хүслийн дагуу бурханлаг байдал дотор явах нь миний хамгийн том сэтгэл тавих ёстой асуудал байдаг юм байна. Энийг би харлаа. Энийг би мэдлээ. Та бүхэн маань ч гэсэн ийхүү яваасаа. Эзэн та бүгдийг ирэх болтугай. Та бүгд хамт эзний өмнө залбирцгаая. Эзэн минь тандаа баярлалаа. Таны үг бидэнд хүсэл мөрөөдөл, зүрхний минь галыг бадрааж, залуу насны минь амьдрал танд зориулагдсан. Эзэн минь бид зовлонгийнхаа өдрүүдэд таны өмнө өвдөг сүвдэн хашгирч байсан шиг. Өнөөдөр бид заримдаа тийм сэтгэл байдаггүй уучлаарай эзэн. Бид хамгийн хэцүү үед ч танд найдсан мөртлөөсөө өнөөдөр зүгээр л нэг жижиг юмнаас айж эзэн минь бид танд түшиглэж биш харин өөрийнхөө аливаа зүйлийг шийдэх гэж зүтгэдэг нь бидний зан, бидний гин юм аа. Та бидний уучлаач эзэн минь. Залуу насндаа танд чин сэтгэлээсээ итгэж амьдралаа зориулж явсан тэр л итгэлээр таны өмнө очих хүртэл Давид шиг эцсийн хүртэл бүрэн дүүрэн танд өөрийгөө зориулж явахад минь туслаач. Талархан эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.